За сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгийг загсныхаа ордны та бүхэнд хүргэж байна. Хамгийн сүүлд орж байгаа зөндөө удаан та нар минь хүлээсэн. За тэгэхээр та нарт маань эх 20 жилд өөрийгөө олох юм том чухал энерги ирж байгаа. Дэлхийн ван гараг маань Тэнгэрийн ван гарагийн нэрхтээ хослоод хосолж байгаа нэрчмэнд таны энэ дотоод сэтгэл зүрх рүү орж байгаа энергийн холбоосоор идэвхжих энэ 20 жилийн хугацаа. За энэ хугацаанд та яах ёстой гэхээр нин тэргуунд та өөрийгөө ойлгох хэрэгтэй. Ярьдаг штэ өөрийгөө танаарай ямар хүн юм бэ гэд хамгийн энгийн жишээ. Та өөртөөгөө дандаа ярилцсан. Хамгийн наандаж өглөө босоод за орноосоо ингээд яг босхоосоо өмнө те. За өнөөдөр юу хиймээр байна? Өнөөдөр хамгийн эхлээд юу уумаар байна? Ямар төрлийн хоол идмээр байна? Ямар өнгийн хувцас өмсмөр байна? Эсвэл бүр ямар төрлийн хувцас өмсмөр ингээд наацхийн юм жишээнүүдийг өөрөөсөө асуугаад тэгээд та өөртөөгөө танилцаж өөрийгөө маш сайн ойлгох хэрэгтэй. Алхам бүрдээ гэсэн үг. Хоёрдугаар нь болохоор та өдий хүртэл амьдарсан цаг хугацаанд сэтгэл дотроо тээсэн айц болон гомдлуудаасаа бас ангижрах хэрэгтэй. Яагаад гэхээр энэ бүгдээс ангижрахгүй бол та улам их манан буданд автаж түүндээ энэ 20 жил орших юм эрсдэл байгаа учраас одооноос гомдолтойгоо айцтайгаа нүүр тулаад илд гаргаад ангижраарай гэсэн үг. За 3 дугаарт нь болохоор та нар маань өөрийн гэсэн мэдрэмжээ хөгжүүлэх хэрэгтэй. Учир нь та бүгдийн сүнсний хөгжлийн энерги маш өндрөөр ингээ явагдаж байгаа учраас таны мэдрэмж бас хөгжих хэрэгтэй. Тэгэхээр тэрэндээ бас дэм болоод өгөөрэй. Мэдрэмжээ сонсоорой те. Эхнийх дээр нь ингээд өөрийгөө танаарай гэж ярьсан штэ. Түүн дээрээс адилхан мэдрэмжээ сонсно. Би өнөөдөр яамаар байна гэдэг бас тэр мэдрэмжийг яавал зүгээр юм байна гэдэг би мэдрэмжийг ингэж хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг. За дөрөвдүгээрт нь болохоор зарим хүмүүс ингээ ганцаарлаас маш их айдаг. Тэгэхээр та энэ 20 жил бити айгаараа. Учир нь та ганцаараа байж иж та өөрийгөө илүү их хүчтэй болгож өөрийнхөө энергийг бас нөөх боломжтой шүү. Үүнээс хацуугаар ингээ ганцаараа байна гэж байгааз тэр нь юу гэсэн үг гэхээс нөгөөтэйгөөрээ та өөрийнхөө энэ хүрээлж байгаа найз нөхдүүдийг ямар хүмүүс тантай харилцаж байна. Энэ бүгдээрээ та бас хяналт тавьж зарим нэгийг ингээд оруулахгүйгээ шийдэх шаардлагатай шүү. Ганцаараа байхаар ингээд сэтгэл зүйн хямралд орох гэж магадгүй. Тэгэхээр сэтгэл зүйгээ айгуу сайн хянжаах бас юм хэрэгтэй. За дараагийн зүйл нь болохоор мөнгө санхүүтэй холбоотойгоо юу вэ гэхээр та зээл авах юм бол хурдан зээлээ төлчих хэрэгтэй. Санхүүтэй холбоотой асуудал гэдэг маш зөвөр гаргаж явах шаардлагатай цаг хугацаа. Яагаад гэхээр нөгөө би түр хэлсэн шүү дээ нэг үг манан буданд байгаад авах вэ гэдэг чинь гарч ирж байгаа хгүй буруу харчих вэ, буруу ойлгочих вэ, буруу хүлээгээд авчих вэ. Тэгэхээр логикоо бас айгуу сайн ажиллуулахыг хичээгээрэй. За эрүүл мэндийн тал дээр гэх юм бол эрүүл мэнд дээр та бүгд маань цусаар дамжих элдв өвчнөөс холуур байх хэрэгтэй. Тэгээд вирус гэдэг зүйлээс холуур байх хэрэгтэй. Эрүүл мэнд дээр энэ хоёрыг маш их сайн анхаарч явбал дээр байгаа. За ингээ загсныхаа ордод та бүхэндээ амжилт хүсье. Та нарын хамгийн том давуу тал бол та нарын далд мэдрэмж маш их хөгжинэ. Үүний зэрэгцээгээр таны дайснууд бас ил гарч ирж байгаа учраас бас энэ хугацаанд бүх далд дайсан зүйлсүүд ил болох боломжтой. Үүнийгээ та маш зөвөр хэрэгжилж ашиглаж амьдралдаа яваарай. За ингээ та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.